Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө дугаарт болохоор хүний нөхөн өөрчлөхөд ер нь ямар эрхтнүүд оролцдгийг, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар маш товчхон тайлбарлаж өгөх болно. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд бол бас энгийн ойлголт юм шиг санагдчихэж магадгүй те өндгөвч юм иймэрхүү юм байдаг гэдээ ер нь бүгдээрээ ойлголттой байгаа байх. За гэхдээ бас мэдгүй хүмүүс байдаг, сул ойлголттой хүмүүс бас байдаг. За яг одоогийн байдлаар бол би өргөдлийн салбарт ажиллаж байгаа. За манай чиглэлийн онцлог болохоор хүнд нэлээд их юм ингэж тайлбарлаж ойлгуулах шаардлага гардаг. Өөрөөр хэлэх юм бол умаа яаж ажилдгийг, өндгөвч яаж ажилдгийг те хаана нь ямар алдаа гараад байгаа учраас өргөдөлтэй болж магадгүй юм гэдэг талаар ингээд хүмүүстээ маш сайн ойлгуулах хэрэг гардаг. За мэдээж ийм суурь ойлголт сайтай хүмүүс бол маш хурд юмыг хүлээж аавн хоорондоо ойлголцоод ч гэсэн амар байдаг. За мэдлэг жоохон одоо энэ талаарх мэдлэг сул байгаа хүмүүс маань бас нилээдгүй байдаг. За гэхдээ ингэж мэдэхгүй байгаа нь бол тэр хүмүүсийн огтхонч буруу биш. Монголын эрүүл мэндийн боловсрол олгохтэй систем ямар байгаа бэлээ, эрүүл мэндийн хичээл ямар ордог бэлээ бид нар ер нь бол бүгдээрээ гадарлаж байгаа. Тийм учраас энийг талаар мэдэхгүй байлаа гэж санаа зовох юм бол ерөөсөө байхгүй. Дараагийн дугаарууд маань эдгээр эрхтнүүдийн эмгэгтэй нөхцөл байдал өвчлөл зэргийг бас ярилцах учраас энэ талаар нэлээд юм суурь зөв ойлголттой болцсон зүгээр ах гэж бодоод өөрөө ингэж тайлбарлаж өгөхөөр бол шийдсэн. За ингээд сэдв рүүгээ орцгоё. Юуны төрөнд нөхөн үржихийн үйл ажиллагаа бол зөвхөн одоо тэг арцгийн хүндэд хэдэн эрхтнүүдийн үйл ажиллагаа бол ерөөсөөч биш. За хамгийн том удирдлага босс нь бол тархинд байдаг. Гипоталамус, гипофиз гэсэн одоо тархины удирдлагын доор нөхөн үржихийн үйл ажиллагаа маань хэвийн зөв явагдах нөхцөл бүрдчихэд. За гэхдээ эдгээр бүгдээрээ ганцаараа юм дан шийдвэрээ гаргаж зохицуулахгүй мэдээж нөгөө умаа өндөвшнөөс ирж байгаа сигнал хариу уруулын үр дүнг сонсч ээж үйл ажиллагаагаа явуулна. Дээрээс нь бидний гадаад орчны нөлөө те стресс, дасгал хөдөлгөөнч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлс бас энэ боссын үйл ажиллагаанд бас нөлөөлнө. За мэдээж дээд удирдлага хямар бол маш том асуудал бол үүснэ. За энийг хэдүүлээ дараа ярилцъя. За хамгийн түрүүнд умааны талаар ярьж өгье. За умайг болохоор монголчууд сав гэж нэрлэдэг байдаг, англиар uterus гэж нэрлэдэг. За нэг ерөнхийдөө лириктэй төстэй ийм хэлбэртэй эрхтэн байдаг гэж үздэг. За би өнөөдөр болохоор нэг иймэрхүү хэмжээтэй гэдэг баримжаа олох үүднээс авокадо аваад ирсэн байгаа. Авокадодоо бас төстэй гэж хэлж болно. За гэхдээ бол авокадог бодвол яг ийм нэг юм бөмбөр юм бол биш, баг зэрэг ийм хавтгайвтар нимгэн гэсэн үг ахна. За ер нь бол насанд хүрсэн эмэгтэй хүний умаа бол нэг 7-8 см өндөр, тэгээ 4-5 см өргөн, за нэг 4 см орчим юм зузаантай юм жижигхэн эрхтэн байдаг. Хүмүүс умаа сав гэхлээр юм хүүхэд тийш төрүүлдэг учраас маш том байх гэж бас төсөөлөд байдаг. Яг үүндээ юм жижигхэн авокадогийн хэмжээтэй байдаг. Магадгүй энэс ч баг зэрэг жижигхэн байх бас магадлалтай. За тэгээд насанд хүрсэн хүний сая умааны хэмжээг бол хэлсэн. За хүүхдүүдэд бол мэдээж бэлгийн бойшлоос өмнө бол жижигхэн хэмжээтэй байдаг. За цэвэрсний дараа бас дахиад буцаад дааврын нөлөө байхгүй байдаг учраас буцаад жижигэрдэг. Төрсний дараа баг зэрэг том хэвээрээ үлддэг. Ийм онцлогтой. Ингээд хэмжээ нь бол бас нөгөө наснаасаа хамаараад төрөлтийн явцаасаа хамаараад баг зэрэг өөрчлөгдөж байдаг. Гэхдээ нэг иймэрхүү жижигхэн хэмжээтэй зүйл байдаг. За энэ жижигхэн зүйл чинь те жирэмсэн болох үед бол яг төрөх үед 10 дахин томордог, маш их томорч одоо зайтай болж хүүхдийг бүрэн гүйцэд тээж төрүүлэх бололцоог олгодог. Миний бодлоор бол маш гайхалтай юм чадамжтай хэрэгтэй юм шиг санагддаг. Умаа бол дангаараа ерөөсөө ганцаараа үйл ажиллагаа явуулахгүй. За хамгийн одоо умаа үйл ажиллагаанд нөлөөлдөг эрхтэн бол өндөвч байдаг. Өөрөөр хэлэх юм бол өндөвчнөөс ялгарч байгаа бэлгийн давруудын нөлөөгөөр нөгөө умаа маань жирэмслэлтэнд бэлтгэх одоо гол үйл ажиллагаа нь бол явагдчихэдэг байхын. За хамгийн мэдээж том үүрэг нь бол хүүхдийг тээх, за тэгээ биений мэрэх, хүүхдийг одоо төрүүлэх үйл явцад оролцдог юм эрхтэн байгаа. За умаатай холбоотой нэлээд сонирхолтой мэдээллийг дараагийн дугаарт өгөх болно. Тэгэхээр дараагийн дугаараа бас заавал үзээрэй гэж хэлмээр байна. За умаатай залгаад ийм доод хэсэгт нь умаа их хүзүү оршдог. За би болохоор энд
ингээ хараар будаад тэмдэглэсэн байгаа. Маш юм жижигхэн юм эргэтэн байдаг. Тэг яг ингээ тойл тавиад харах юм бол харагддаг умайн хүзүү. Умайн хүзүү хүн болгонд өөр байдаг. Ийм том умайн хүзүүтэй хүн байна. Маш жижигхэн ингээ ханандаа дөнгөж ингээд байгаа умайн хүзүү байна. За тэр бол бүгдээрээ хэвийн умайн хүзүү ямар ч хэлбэртэй хаанч байрлсан байж болох учраас энэ бол санаа зовох зүйл ш. За ер нь бол дунджаар нэг 2.5 см орчим урт байдаг гэж үздэг. За гол үйл ажиллагаа бол ерөөсөө эр бэлгийсийг нэвтрүүлэх. За дээрэс нь бас тодорхой хэмжээний гадаад орчноос одоо умай дотор эрхтнийг хамгаалах. За жирэмсэн үед маш юм томорцсон байгаа умайг доороос нь одоо түшиж хүүхэд эрт төрхөөс одоо хамгаалах зорилготой ийм чухал жижигхэн мөртлөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм эрхтэн. За умайгаасаа бол ийм залгаатай юм шиг мөртлөө үйл ажиллагааны хувьд бол шал өөр зохицуулгоноос өөрөөр явагддаг юм байгаа. За жижигхэн мөртлөө хамгийн том асуудал тарьдаг эрхтэн. Ер нь бол дэлхийн эмэгтэйчүүдийн хор тавдрын өвчлөлийн 4-р байрт умаа үзүүний хор тавдар, Монголын хувьд бол 2-р байрт ордог. Тэгээд хожуу оншилсантай холбоотой бас хөл өндөртэй байдаг юм аюултай зүйл. Тэгэхээр ийм жижигхэн эрхтнээс болоод хөл амьдралын асуудал яригддаг байх нь маш харамсалтай. Тэгээ умаа үзүүний хор тавдрын талаар бас дараа нь нэлийн дэлгэрүүлээд ярэ гэж бодож байгаа. Яаж сэргийлэх ёстой, юуг анхаарах ёстой гэдэг тал дээр бас зөвлөгөө өгнө гэж бодож байгаа. За одоо өрийн хоолойн тухай ярьж өгье. За умайн гуурсан хоолой гэж бас нэрлэдэг байдаг. Англи дээрээ ч гэсэн их олон нэршилтэй ийм зүйл байгаа. За тэгээд би харж агаад яншуутай арай төстэй юм болов уу гэд хэмжээний хувьд ч гэсэндээ төстэй байж магадгүй гэд яншуу аваад ирсэн. За энэ маань гэхдээ яншуу бол бас арай л юундээ бол бас өргөн байна. За ер нь бол нэг ийм эхнээсээ ахуулаад маш нарийнхан бүтцтэй. Тэгээ төгсгөл хэсэгтээ өргөсөөд ингээд ийм салбанлаг бүтц үүсгэж дуустдаг ийм эрхтэн байгаа. Энэ салбанлаг бүтц нь болохоор нөгөө өндгийн хэсийг барьж авах энэ төр үйл ажиллагаа явуулдаг маш юм чухал хэсэг. За хамгийн нарийнхан хэсэгтээ бараг 0.7, за 1 мм 1-2 мм байдаг. Хамгийн өргөн хэсэгтээ бол 8 мм байдаг. Тэгэхээр энээс бүр юм жижигхэн байна гэсэн утгатай. Тэгээд урт нь бол нэг 10 см орчим. Тэгээ өрийн хоолой гэж нэрлэдэг болохоор хүмүүс нэг юм бүдүүн том юм байдаг байх гэж бодоод байдаг. Яг үндэ бол ийм хин нарийнхан ийм жижигхэн эрхтэн байдаг. Гэхдээ маш чухал үйл ажиллагаатай. За тэгээд энэ умааныхаа хажуу талаас гараад ингээд байж байдаг. Тэгээ энэ төгсгөл салбанлаг хэсэг нь болохоор өнд өвчний ойролцоо ингэж байрлаж байдаг. За мэдээж хүнд бол 2 үрийн хоолой бас байдаг байгаа. За маш нарийнхан учраас бол мэдээж эход энтерт бол бас шууд харагдах боломжгүй байгаа. За өрийн хоолойтой холбоотой бол нэлээд их асуудлууд бас өргөдөл дээр ч гэсэн гарч ирдэг, тэр талаар ярих болно. За хамгийн гол чухал үйл ажиллагаа бол ерөөсөө түрүүн хэлсэн өндгөн хэсийг барьж аавна. Тэгээ эндээ өндгийн хэсээ ингээ хадгалаад байж авах үед нь эр бэлгийн сэнүүгээр гүйж орж ирээд тэр хоёрын дуулзаад өр хөөрлөлөөд буцаад умаа хүндий рүүгээ 5-7 хоногийн турш ингэж явж аялж байгаа. Тэгээ умаа хүндийд орж бэлэгддэг байгаа. Тэгэхээр маш чухал гэсэн үг. За хүмүүс болохоор нэг юм усны хоолой шиг гэж төсөөлөд идэг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол ингээл нэг хоолой юм чин тэрийг ингээл бөглөрцсөн бол нийтшил та тий. Янз бүрийн саад энтер байхгүй бол тэгэл болоо юм шүү гэж яриад идэг. Яг үүндээ бол ийм нарийнхан зүйлийг нислэлийн аргаар ингээд эндээс нь ахуулаа бөглөрцсөн юмыг бол нээх бол мэдээж хэцүү. За тэгээд эн чинь өөрөө дээрэс нь маш том үйл ажиллагаатай зүгээр л юм дамжуулдаг биш тий. Тэр үр хөвөрлийг 5-6 хоногт тэр дотор тижээн. За энэ дотор ийм маш чухал үйл ажиллагаатай эсүүд байдаг. Тэр эсүүдээс тэр үр хөвөрлийг тижээдэг тийм чухал бодис ялгарна. Тэгэхээр тийм ч учраас үйл ажиллагаа нь алдсан одоо үрийн хоолойг бол эргээд нөхөн сэрхийх бол ямар ч боломжгүй байдаг. Маш жижигхэн юм эрхтэн. Гэхдээ энэс бол маш бас том асуудлууд бол үүсдэг. За тэгээд ер нь өргүүдлийн бас нэг 3-1 юм үрийн хоолойтой холбоотой юм шалтгаанууд бас байдаг. За ийм жижигхэн эрхтэн байна. За одоо өндгөвчний тухай бас жоохон тайлбарлаж өгье. За өндгөвч бол ердөө нэг ийм л хэмжээтэй жижигхэн юм байдаг. За насан турсан эмэгтэй юм бол өндгөвч бол нэг 3-5 см орчим урттай нэг иймэрхүү жижигхэн юм байгаа. За цэвэршсэний дараа бол бас хатан гаршаад арай жижигхэн болчдог.
хоёр өндгөвч бол хоёлаа яг ижлэхэн байна гэж бол байхгүй. За магадгүй таны яхад үзүүлээд эмч чинь нэг өндгөвч чинь жижиг юм байна, нэг нь том юм байна гэж хэлвэл ерөөсөө жаах зүйл байхгүй. Энэ бол хэмийн зүйл. Угаасаа ингээ хос эргэтнүүд ч өөр идэг штэ тий. Хоёр нүд өөр идэг, хөмсөг өөр идэг ч гэдэг юм уу. Тэрнтэй адилхан ер нь дотор байдаг хос эргэтнүүд ч гэсэн хоорондоо ер нь хэмжээний хувьд бол иймэрхүү ялгаатай байгаад байдаг. За ер нь маш жижигхэн. За гэхдээ маш их үйл ажиллагаа явуулдаг, өнгийн эс дотор нь боловсрдог. За дээрэс нь бэлгийн даавруудыг ялгаруулдаг ийм чухал эргэтэн. За ямар нэг шалтгааны улмаас те өндгөвчийг тайрах шаардлага гарлаа. Эсвэл нэг өндгөвчийг авах шаардлага гарлаа гэх юм бол нөөц бол маш хурдцтай буурдаг. Тийм учраас нөхөр үржихийн асуудал арай төлөвлөөгүй байгаа, төрөөгүй байгаа тийм эмэгтэйчүүд энэ төр байх юм бол энэ өндгөвчтэй холбоотой мессеж ажилбарууд дээр бол маш анхааралтай хандах хэрэгтэй. Эмчтэйгээ маш сайн зөвлөөд үнэхээр орох шаардлагатай юугүй юу те орлоо гэхэд яаж нөхөр үржихийг наан хадгалах уу ч гэдэг юм уу те тэр талаараа бол маш сайн ярилцж явах хэрэгтэй. Тэгээ маш хөөрхөн юм жижигхэн хэрнээ маш үйл ажиллагаа явуулдаг нөхөрчүүл үйл ажиллагааг шийддэг юм чухал хэрэгтэн байгаа шүү. За дараагийн ярих хэрэгтэн бол өтрээ байгаа. За өтрээ нэг иймэрхүү хэмжээтэй байдаг. Ийм нэг хошоогоо юм чиглэсэн байрлалтай өөрөлд бол нуруугаа чиглэсэн юм баг зэргийн хазаалттай байдаг гэсэн үг. За тэгээд яг өтрээний хэмжээ бол эмэгтэй хүн болгонд янз бүр байж болно. Гэхдээ дунджаар бол нэг юм уртлын хаан нь арай богинохон, хойдлын хаан арай урт 9 см орчим ч юм уу. Иймэрхүү байдалтай ингэж оршдог. За өтрээ маань гадаад орчинтой нөгөө харьцдаг учраас маш юм өрмөц зохион байгуулалттай, өрмөц орчинтой, өөрийгөө цэвэрлэх юм тогтолцоотой, дархлааны механизмтай юм байдаг. За энэ талаар бол мэдээж дараа ярилцсан. Угаасаа өтрээний үр өсвөл бол ер нь л бараг эмэгтэй хүн болгоны бас асуудал болдог. За тэр тийм учраас би бүр нэлээд юм хэд хэдэн дугаарууд дээр сэдв болгон дээр ингээ хуваагаад ярина гэж бодож байгаа. За өтрээгийн үндсэн үүрэг бол биений имийг гадагшлуулна, дамжиж гадагшлна. За тэгээд хүүхэд төрөх одоо суугаалж өгнө. За дээрэс нь мэдээж сексийн бол маш чухал юм үүрэгтэй эрхтэн байгаа. Тэгээд мэдээж өтрээтэй холбоотой бол асуудлуудыг дараа илүү дэлгэрэнгүүлж тайлбарлаж өгнө. За тэгэхээр саний ярьсан эрхтнүүд маань ер нь хоорондоо яаж байрладаг талаар товчхон тайлбарлаад өгье. За ер нь бол штэ арцгийн хүндэд ганцаараа ингээл өтрээ умаа энтер байж идэггүй. Бусад эрхтнүүд бас байна. Тухайлах юм бол яг одоо умааны урд хэсэгт бол давсаг оршиж байдаг. Харин хойд хэсэгт нь шулуун гидс байж байдаг. За хүн болгонд ер нь бол ийм байрлалтай байна. За тэгээд бас энэний хажуугаар ч нөгөө гидээс энтер гэд те бас бусад эрхтнүүд том судснууд мэдрэлүүд тастагаад ингээд оршиж идэг ийм байх нь. За умаа бол ер нь бол хамгийн одоо төвлөж оршино. За түүнээс бол салбарлаад үрийн хоолой гарна. За тэгээ өндөвч бас байрлана. За тэгээд умаанаас доошогоо умаа үзүү өтрээ иймэрхүү байралтай байдаг. За эдгээр чинь ингээ одоо юм хөвж байгаа юм шиг ингээд арцгийн үндэд байж идэггүй хоорондоо маш юм том холбоосуудаар ингээ холбогдсон байдаг. Өөр хоорондоо холбогдохоос гадна арцгийн одоо хан хүндийн хантай бас холбогдсон байдаг. Тэгэхээр тийм ч амархан ингээд хөдлөөд ахааргүй юм нэгт байрлалтай эрхтнүүд байдаг. За мэдээж нөхөрчүүд бол зөвхөн энэ эрхтнүүдээр бол зогсохгүй. За тэгээ гадна бэлэг эрхтэн байдаг. За мөн дотоод шүүрлийн бас одоо тухайлах юм бол бамбай булчирхай ч юм уу те нөхөрчүүн үйл ажиллагаанд бол оролцсон. Дараа нь би эднэрийг юу нь яаж оролцдیں۔ Яаж өргөдөл нөлөөлдیں ч гэдэг юм уу тэр талаар бол нэлээд дэлгэрэнгүй тайлбар өгнө гэж бодож байгаа. За багц чатууга ойлголт авсан байхаа гэж найдаж байна. Тэгээд нэг юмыг бид нэр анхаарах ёстой. Одоо хүний нүүр царай те өөр байдаг хизээж ижлэхэн царайтай яг ижлэхэн царайтай хүн тавтагддаггүйтэй адилхан бидний дотор эрхтний одоо байрлал, хэлбэр, хэмжээ одоо тэднэр нь бол дандаа ингээд баг ч гэсэн өөр ялгаатай байгаад байдаг. Тэгэхээр заавал одоо юу гэдгийг яг өндөрч яг ийм хэмжээтэй яг энд байрлах ёстой гэсэн юм бол байхгүй.
Өнөөдрийн хувьд бол маш товчхон л мэдээлэл өглөө шүү дээ. Угаасаа эн чинь ярих юм бол маш их байгаа. Нэг эргэтэн дээр л гэхэд өвчин эмгэгээс ахуулаад ажиллах механизмыг оруулаад ингээл ярих юм бол маш том сэдв болно. Угаасаа тухайн үед нь ингээ хэлээд явна. Өнөөдрийн хувьд бол хэдүүлээ нэг иймэрхүү эргэтнүүд байдгийм байна гэсэн ерөнхий ойлголттой болчоосоо гэсэндээ энэ бичлэгээ хийсэн. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай.